За бүгдээрээ хүнийхэд суурилсан хандлагын талаар туршлагатай, мэдлэгтэй өөрсдийн үйл ажиллагаанд нэвтрүүлдэг. Тэгвэл энэ хүнийхэд суурилсан хандлагаар өгөгдөлд хандах нь гэдгийг юу яриад байгаа юм бэ? Үүний хүрээнд бид нэр юуг анхаарах хэрэгтэй юм бэ? Энэ маань биднэрт тулгамдаад байгаа боловсролдох технологийн асуудлыг шийдвэрлэхэд ямар тустай вэ гэдгийг таниулах үүднээс та бүхэнд танилцуулсан. Дараагийн слайднаас юу харж болох вэ гэхээр хүний эрхэд суурилсан хандлага бол үндсэндээ хүний эрхийг эдлүүлж яг улс орны хөгжлийг хүний хөгжлөөр нь баримжаалахын тулд боловсруулсан арга зүй гэж харж болж байгаа. За тэгээд ямарваа нэгэн төрийн байгууллага, олон улсын байгууллага төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ хүний эрхэд суурилсан хандлагаар яаж харах вэ? Эсвэл улс орны хөгжлийг яаж харах вэ? Нэг бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст эрхийг нийлүүлэхэд анхаарч байгааг нь яаж харах вэ? Нөгөө бол онцгой байдлын үед, гамшигын үед хэрхэн ажилласан бэ гэдгийг ингээд тодруулах зорилгоор бол энийг ашигладаг. За тэгээ 2014 оноос хойш эрчимтэй яригадаад асуудлуудыг багцлаад яг энэ ямар ч асуудал дээр хүний эрхэд суурилсан хандлагыг удирдлага болгохтой бол нэг 6 зарчим байна гэдгийг бол бид нар бүгдээрээ мэднэ. Энэ нь бол тухайн нийгмийн төвд байх ёстой хүмүүс нь өөрсдөө утга учиртай оролцох тухай ойлголт. Тэгэхээр боловсролын салбарт байгаа хүн бүр одоо энэ асуудалтай нүүр тулж оролцох, эцэг их асран хамгаалагч, сургууль хүмүүжүүлэгч, багш, боловсролын байгууллагын ажилтан, бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч, за санхүүжүүлэгч, бусад хувийн хвшлийн товлогч нар гэдэг бүгд бол энд оролцох асуудал яригдж байгаа. За хоёрт нь бол өнөөдрийн чуулганы маань нэг том сэдв болох энэ амлалтаа биелүүлэхийг шаардъя гэдэг агуулгатай дүүцэх нэг зүйл юу юм гэхээр боловсролын чиглэлээр гаргасан амлалтаа биелүүлдэг байх тухай ойлголтыг бол хүний эрхэд суурилсан хандлага бол байнга анхаардаг. За хүний эрхийн хэм хэмжээг удирдлага болгож чадж гэнэ гэдгийг бол анхаардаг. За их хариуцлагатай байх буюу энэ боловсрол эвслийн мөнгө чанар хариуцлагын хүрээнд яригдж байгаа энэ нөөцийг хэрхэн хуваарлаж байгаа юм хязгаарлагдмал хомсхон нөөцийг хэрхэн үр дүнтэй зарцуулж байгаа гэдгийг харахад бол энэ их хариуцлага бол маш чухал байдаг. За тэгээд ямар нэгэн ядварлан гадуурхалт байж болохгүй байвал түүнийг таслан зогсоох харилцах хэвээр хүн бүрт эрхтэх боломжийг олгох хэвээр. За үүгээрээ дамжуулаад мэдэхгүй байгаа хүмүүс мэддэг, чадахгүй байгаа хүмүүс чаддаг. Асуудалд нүүр тулж үзээгүй хүмүүс нүүр тулж улам их боломж болцоотой өөрийн гэсэн эрх мэдэлтэй болж байгаа үйл явцыг бол хөхүүлэн дэмждэг. За тэгээд энэ улс орнуудын нөөцийг хуваарлаж байгаа, нөөцийг хөвдө ашиглаж байгаа авилга ашиг сонирхлын зөрчилд автж байгаагаас хамаарат 16 оноос хойш бол энэ ил тод байдлыг хангахгүй бол бид нар хүний эрхэд суурилсан хандлагыг удирдлага болгож чадахгүй юм байна гэдэг энэ 6 зарчмыг дэлхийн нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн улс бүр хүний эрхэд суурилсан хандлагыг удирдлага болгохдоо анхаараач гэж бол нэвтрүүлж хэрэгжүүлж ирж байгаа. За тэгвэл бидний яриад байгаа өгөгдөлд хүний эрхэд суурилсан хандлагаар хандах нь гэдэг бол дотроо 6 бүрэлдэхүүн хэсэгтэй гэж ойлгож болно. За энэ 6 бүрэлдэхүүн хэсэг элемент маань өөрөө юуг агуулдаг байгаа юм бэ гэхээр нэгдүгээрт оролцооны асуудал байгаа юм. Тэгэхээр оролцоог бол бүгдээрээ мэднэ. Тухайн тулгамдсан асуудалтай нүүр тулж байгаа хүмүүсийг татан оролцуулахгүйгээр асуудлыг нь сонсохгүйгээр мэдэхгүйгээр хизээч ямар нэгэн арга хэмжээ авч болохгүй гэдгийг л онцлоод байгаа гэсэн үг. Тэгэхээр бидний хувьд бол технологи нэвтрүүлэнгүүт асуудлыг шийдчихнэ гэж ярьж байгаа бол утга учиргүй байгаа юм байна. Технологи бол гангараа гэж мэтгэж байгаа улс төрч бол утга учиргүй юм байна гэдгийг бол эндээс дүгнж харж болно гэсэн санаа. За дараа нь яригдж байгаа нэг шинэ зүйл маань юу юм бэ гэхээр энэ өгөгдлийг аль болох өөрт байгаа өгөгдлийг нарийн дэглэрэнгүү задлж олон нийтийн хүртэл болгож нээлттэй дийлэх асуудал. Гэхдээ эмзэг мэдээлэл хувийн нууцлалд бол анхааралтай хандна. Түүнээс бусад мэдээллийг төр үүрэг хүлээж авахын хувьар бусдаас илүү монопол байдлаар цуглуулж чадсан бол түүнийг аль болох нарийн дэглэрэнгүү задлж танилцуулах хэрэгтэй. Жишээлбэл улсын сургуульд ажиллаж байгаа багш болон хувийн сургуульд ажиллаж байгаа багшийн тоо хэд байгаа юм бэ? Тэр дотор ч багшлах хэрэгтэй багш хэд байгаа юм бэ? Багшлах эрх авч чадаагүй боловч тодорхой хэмжээнд туршлах хоримтлуулсан багш хэд байгаа юм бэ гэдээ асуух асуултанд хүртэл бэлэн тэр тоонууд нь нээлттэй байх хэрэгтэй. За эвслийн чуулганыг бэлдэх хугацаанд бол зохион байгуулагчдын зүгээс энэ мэдээллийг үүрэг хүлээсэн яамнаас авах гээд
чадаагүй юм байлаа. Тэгэхээр төрд байгаа бүхий л мэдээллийг аль болох нарийн дэлгэрэнгүй гэдгээр нь задлана гэсэн санаа явж байгаа. За дөрөв чуулганд оролцогчийн зүгээс ярьсан. Яг ингээд энэ Баян Улгийн аймагт амьдарч байгаа казакууд ч нь бол ингээд монгол хэл сурах. За бусад нутаг дэвсгэртээр амьдарч байгаа казакуудын хувьд бол их хэлээ сурах бол асуудалтай болчлоо гэдэг. Тэгвэл яг хүн амын статистик дотор хаана казак угсааны хүмүүс байгаа юм? Тэдгээр хүмүүс маань ямар агуулгаар, ямар хичээлээр их хэлээ үзсэн, эсвэл их хэлээ үзэж чадаагүй юм, юунд анхаарах ёстой юм гэдэг бүх тэр дата нь задарсан байдлаараа гарч ирж байгааг бол тухайлан энэ дээр бол онцож байгаа гэж харж болно. За энэ дээр ялангуяа тэр нөгөө нийгмийн хамгийн эмзэг адлагдсан, авчигдсан, гадуурхагдсан бүлгийг анхаарч явах нь бол чухал гэж. За дараа нь яригдж байгаа өөр нэг зүйл юу юм бэ гэхлээр энэ өөрийн тодорхойлол буюу яг энэ датаг би өөрөө чамд ингэж тодорхойлж өгж ийн гэдгийг хүлээн зөвшөөрөх тухай ойлголт яригдж байгаа. Тэгэхээр одоо та бүхэн ингээ анзаарж байгаа бол зарим нэг бүртгэл дээр таны хүүс гэнгүүт эрэгтэй эмэгтэй бусад гэж байгаа тийм. За бүр зарим нэг асуулга дээр бол эрэгтэй эмэгтэй за тэгээд бэлгийн чиг баримжаа ямар өв те бүр тэгээ цааш явах юм бол cisgender энэ төр гээд бүр ингээд 15 6 жагсаалт гарч ирж байгаа. Тэгэхээр энэ өөрөө юу юм бэ гэхэлэр тухайн этгээд таны өөрийн тодорхойлтыг чинь хүндэтгэж тогтсон уламжлалт хүүсийн хоёр ангиллаар биш та өөрийгөө ямар байдлаар тодорхойлохыг хүсэж байгаа тэр тодорхойлтыг чинь олгож ийнэ гэсэн үг. За үндэсний статистикийн хороотой уулзаад ярилцаа явуулж хахад бол бид нар хөгжлийн бэрхшээлтэй үнийн эрхийн асуудал бол одоо шийдчихсэн. Бид нар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоог бол янзын гаргаж байгаа. Наад чи өмнө нь асуудал байсан. Одоо асуудал биш гэж. Гэтэл яг одоо энд өнцгөөс нь аваад үзэх юм бол нөгөө Монгол улсад хөгжлийн бэрхшээлийг яаж ангилж байгаа вэ? Тэр хөгжлийн бэрхшээлд орох хүсэлгүй байгаа хүнийг яаж бүртгэх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Жишээлбэл өнөөдөр болор сайхан харааны бэрхшээлтэй боловч нүдний шил зүгээд юм уу? Контакт линз зүгээд би бэрхшээлээ даван туулчихж байгаа. Тэгэхээр би өөрийгөө харааны бэрхшээлтэй гэж тодорхойлохыг хүсэхгүй шил зүүдэг, линз зүүдэг хүн байвал яах вэ? Яаж тодорхойлох вэ гэдэг асуулт гарч ирж байна гэсэн үг. Тэгэхээр энэ асуудлыг нь хүндэтгэх тухайн хүн өөрийгөө тухайн бүлгийн төлөөлөл өөрийгөө яаж тодорхойлж байгаа вэ гэдгийг хүлээн зөвшөөрөх асуудал яригдаж байгаа. За ил тод байдлын асуудал төр юу яригдаж байгаа вэ гэхээр нийгмийн бодлого үндсэндээ статистик дээр суурилдаг. Тэгвэл нийгмийн бодлого статистик дээр суурилж байгаа юм бол статистикийн тоо хуурай байж болохгүй, ерөнхий байж болохгүй, оновчтой, наривчлалтай голч байх ёстой. Тэгэхээр үүнийг үнэн зөв бодиттой эсхийг мэдэх хамгийн том зүйл бол ил тод байдал. За дэлхийн улс орнууд бол статистикийн асуудал хариуцсан байгууллага нь бүх тоо мэдээллийг цуглуулад нийтэд түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй байдаг. За гэтэл тухайн байгууллагын цуглуулж чадахгүй байгаа тоо эсвэл тухайн байгууллага дээр байгаа мэдээлэл нь өөрөө ямар нэгэн цензурт ороод, ямар нэгэн хяналтанд ороод ил болохдоо ингээд танагдаад байвал яах вэ? Угаагдаад байвал яах вэ? Өөрчлөгдөд байвал яах вэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Тэгэхээр энэ бүх зүйлийг байхгүй болохын тулд бол талуудын оролцоо чухал юм байна. Иргэний нийгмийн байгууллагын оролцоо чухал юм байна гэж. Тэгэхээр үндэсний статистикийн хороо үнэхээр оновчтой тоогоо цуглуулж чадж байгаа юм бол эрүүл мэндийн салбарт байгаа тоо, боловсролын салбарт байгаа тоо, нийгмийн халамжийн салбарт байгаа тоо мөргөөд асуудалгүй байх хэвээр. Тэгэхээр энэ мөргөхгүй хоорондоо уялдахгүй байгаа энэ асуудал чинь өөрөө цаана юу гарч ирж байна вэ гэхээр тэнд ямар нэгэн тоо угаадаг, тэнд ямар нэгэн тоо өөрчилдөг, эсвэл тоогоо цуглуулж чадаагүй хэлбэрддэг, эсвэл алдаа дутагдал байна гэдгийг харж болж байгаа. Тэгэхээр үүнийг нь арилгах тухайн байгууллагыг буруу шахахаас илүүтэйгээр илүү оновчтой нийгмийн бодлогоо авч явахад статистик наривчлахад ил тод байдал бол чухал юм а гэж. За энэ нэр томьёог манай хуулийн салбар бол янз бүрээр орчуулад байгаа. Зарим судлаач нар халдашгүй байдал гэж орчуулад байлээ. Тэгэхээр халдашгүй байдал гэхээр арай өргөн өөр зүйл рүү явчихж магадгүй учраас та бүхэнд ингээд англи монгол орчуулгын зэрэгцээ хадаж өгöd байгаа шүү. Хувийн нууцлалын асуудал тухайн хувь хүнд хамаарах тухайн хүн өөрөө мэддэг мэдээллийг агуулж авч байгаа бол түүнийг яаж түгээхин, яаж хадгалахын эсвэл яаж устгахын гэдэг зүйл бол байна. Тэгэхээр боловсролын салбарт бол хүүхдийн мэдээлэл бол маш чухал. Хүүхдийн мэдээлэл дотроо хөгжлийн бэрхшээлтэй юу, өвчтөй юу, за бүр цаашлах юм бол одоо өсвөр насндаа их болсон уу, өсвөр насндаа хэдэн хэвээ дохын халдвартай юу, эсвэл төрөхтэй хэдэн хэвээ дохын халдвартай байсан нүгэд маш олон ийм хувийн нууцтай холбоотой мэдээлэл байдаг. За саяхан бусан жишээ гэх юм бол
өсвөр насндаа гэмт хэрэгт шийтгэгдээд ялаа эдлээд хариуцлагаа үүрээд давхар хүүхдийнхээ хувьар сурч босох эрхээ эдлээд төгсөөд ихтэй сургуульд элсгсэн юмаа гэд аттестата бариад очсон чинь чи шоронд сурч исэн юм байна шүү дээ. Шоронгийн сургууль сурч исэн юм байна шүү дээ. Чамайг авахгүй гэдэг шийдвэр гаргаж байгаа хүн байна. Энэ юу яригдж байна вэ гэхээр тухайн хувь хүнд л зөвхөн хамааралтай мэдээллийг шууд дур зоргоор ашиглаж дур зоргоор шийдвэр гаргаж байгаа ойлголт гэж харж болно гэсэн үг. За нийгмийн их хариуцлагын гол цөм нь бол тухайн хүний эрх чөлөөг эдлүүлж байгаа дээр ахис дэвшил гаргаж байгаа дээр талууд хамтран ажиллах тухай ойлголт байдаг. Ахис дэвшил гаргах, төрийн үзүүлж байгаа үйлчлэгийг сайжруулах, ямар нэгэн хүний эрхийн зөрчил байх юм бол түүнийг арилгах асуудал байдаг. Тэгэхээр энэ бол зөвхөн төрийн ганцаараа хийх ажил бол биш. Төр үүрэг хүлээгчийн хувьар оролцсон мөн төрийн тэр үзүүлж байгаа үйлчлэгээ авч байгаа арга хэмжээнээс үр шим хүртэж байгаа тэр этгээдүүд ч гэсэн харилцан хамтарч ажиллах тухай ойлголт. За манай улсын төдийгүй дэлхийн улс оронд бол төр дангаараа эрх мэдлээ улам төлрүүлэх, иргэний нийгмийн дуу хоолойг хумих, иргэдийг үл тоох хандлага түгээмэл байдаг. Тэгэхээр энэ туршлагыг халахад бол энэ зарчим бол маш чухал байдаг. За 22 онд Руанда, Швед улс нэгдсэн үндэсний байгууллагын төвшөнд энэ бодлогыг бүгдээрээ илүү өргөнөөр харьяа. Энэ захимжилттай холбоотой, энэ хүний эрхэт суурилсан хандлагатай холбоотой асуудлыг бүгдээрээ улс орнуудын төвшөнд дэлхийн хэмжээнд гаргаж ирж ярья гэдээ яриа хэлсүүлгийг үнэлсэн. Тэгээ 22 оны 10 сараас намраас эхэлсэн арга хэмжээ маань бол үндсэндээ ингээд 23 оны эхний хагаст бол ингээд бид нар хүний эрхэт суурилсан хандлагыг технологитой уялдуулж бодлогын илрэл яг өгөгдлийг хэрхэн харах вэ гэдгийг бол нэг иймэрхүү байдлаар хүрээж болох юм байна гэд энэ сэдвүүдийг гаргаж ирсэн байна. Тэгэхээр тэрэглийн ихтгэл дээр ч дижитал хуваагдлын асуудал гарч ирсэн, хиймэл оюуныг хэрхэн ашиглаж байгаа вэ, автоматжуулалт ямар нөлөөтэй вэ гэдгийг гарч ирсэн. Өнөөдөр бид нар ямар аппликейшн хэрэглээд тэр нь ямар үр өгөөжтэй байгаа вэ гэдгийг түргэвчилсэн байдлаар сэлэн та бүхэн танилцуулсан. Тэгвэл тэр бүхний цаана яригдж байгаа гол сэдвүүд бол энэ байсан юм байна гэдгийг харж болж байгаа. За тэгээд үүний цаана бол нэгдсэн үндэсний байгууллагын зүгээс олон улсын хамтын нийгэмлэгийн хувьар яг хүний эрхэт суурилсан байдлаар өгөгдөлд хандах нь гэдгийг яаж бодит илрэл болох вэ? Үүнийг яаж хүний амьдралд наах вэ гэдэг дээрээ бол ийм бодлого боловсруулж гаргаж ирсэн байна. Тэгэхээр өнөөдөр та төрийн байгууллагад ажиллаж байгаа бол хувийн хвшилд эсвэл иргэний нийгэмд байхаас үл хамааран тийм 7 сэдв бол бидний амьдралд нөлөөлсөөр ирэх юм байна. Бидний ажилтай шууд холбогддог болох юм байна гэдгийг харж болж байгаа. За тэгээ үүнийг бол нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеагаас бол баталсан байгаа. Гэхдээ энэхүү батлахтаа бидэртэй холбоотой нэг зүйлийг ингээд тодруулаад харах юм бол нэгдсэн үндэсний байгууллагын төвшөнд шинжилэл хийн. Ерөнхий нарийн бичгийн даргын зүгээс бол ирээдүйн төлөө би зоримог алхам хийн гэдэг дээр бол тэнд бүх сургууль эрүүл мэндийн байгууллагуудыг интернетийн холболттой болгож хэнийгч заагалахгүй, адлахгүй, хавчихгүй, гадуурхахгүй тогтолцоог бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж. За энэ амлалтынх нь мөрөөр одоо яаж энэ илэрлээ болж байна вэ гэхээр сая энэ дэлхийн дижитал компакт гэдээ баталсан. За энэ компакт бол одоо биднэрт нөлөөллийн том арга хэрэгсэл. Хувийн хвшлийн том аваргууд, технологийн аваргууд дүлийн өргөд байвал эсвэл санхүүгийн байгууллагууд чи хэм бэ гэдээ үл тоогоод байвал энийг ашиглаад бид нар яриа хэлцэл өрнүүлж болно гэсэн үг. Тэгээд олон улсын санхүүгийн байгууллага, донорууд, бусад хөгжилтэй улс орнууд хэрхэн олон улсын төвшөнд хүний эрхэт суурилсан хандлагыг, өгөгдлийг ашиглаж ийн вэ гэдгийг бол ийхүү байдлаар цааснаар бууснаар нь бүгдээр харж болж байна. Энэ бол нэг талдаа нөлөөллийн баримтчиг, нөгөө талдаа Монгол улсын бодлого зөв замаар явж ийн үгүй гэдгийг харах замын зураг гэж харж болно гэсэн үг. Тэгэхээр энэ бол ойрын 20 жилдээ бол бидний амьдралд нөлөөлөх маш том нөлөө байдаг. За төгсгөлд нь онцлохыг хүсэж байгаа нэг зүйл маань юу юм бэ гэхээр өгөгдөл бол нэг хүний асуудал биш. Өгөгдлийн хамгийн гол тоглогч бол үндсэндээ төр хувийн хвшил, иргэн гурвын хоорондын харилцаан дээр өрнөж байна. Үүний жишээг бид нар дөнгөж сая сийлэнгийн танилцуулгаас харсан гэж бодож байна. Хувийн хвшил
төрийн оролцоотой, төрийн дэмжлэгтэй болон төрийн оролцоогүйгээр яаж бидний амьдрал руу нэвтэрд орж ирж чинь бидний гар утсан дээр сууж ийн, хүүхдийн гар утсан дээр сууж ийн гэдгийг харсан. Тэрний цаана дандаа өгөгдлийн эргэлт явж байгаа. Өгөгдлийн бүтээгдэхүүнүүд явж байгаа. Тэгэхээр энэ бүгдийг зохицуулж байгаа зохицуулт манад байгаа юу? Үүнийг хэрхэн хамгаалж байгаа вэ гэдэг дээр аваад үзэх юм бол манад бол харьцангуй дэвшилтэд хууль тогтоомжууд бол бий. Харин түүний биелэлтэн дээр нь бүгдээрээ анхаарч ажиллана гэдэг бол маш чухал болчихж байгаа. За баруун талын зураг бол Монгол Улсын засгийн газар нэгдсэн үндэсний байгууллагатай ярилцаад Монголын төр энэ 10 бүлэгтээ хүрч чадахгүй байна. Монголын төр энэ 10 бүлгийнхаа эрхийг бүрэн дүүрэн эдлүүлж чадахгүй байна. Ийм учраас нүүб туслаач. Нүүб өөрийнхөө агентлагаар туслаач гэж үннээ хүлээж бадар барьсан. Тэрнийх нь мөрөөр за нүүбийн агентлаг бүр өөрийн чадхаар энэ 10 бүлгийг дэмжиж ажиллана гэж тодорхойлсон байна. За энэ хүү хүлээн зөвшөөрч жагсаас нь бол цаашаалтай. Гэхдээ хэрвээ та бүхэн анзаарч байгаа бол манай чуулганы хүрээнд ярилцж байгаа бүлгүүд зарим талаар ийш ороогүй. Хэдэг хэвээ дохын халдвартай эсвэл шоронд хоригдож байгаа. Нэг бол шоронд хоригдсон. За өсвөр насндаа ээж болсон гэд тэр бүлгүүдийг бүрэн дүүрэн тусгасан уу гэд харах юм бол Монгол улсын нийгэмд байгаа орлон бүлгийг бол энэ 10 дотор бол бүрэн багтааж чадаагүй нь бол үнэн. Тэгэхээр энэ 10-т бүрэн багтаахын тулд юу яригдах вэ гэхээр энэ хүний эрхэд суурилсан байдлаар өгөгдөлт хандах маань өөрөө цаанаа дандаа олон хамааралт байдлыг нь харах гол суурь байдаг. Тэгэхээр тухайн хүний илэрхийлж байгаа өгөгдөл нь цаанаа ямар өгөгдлийг ямар мөн чанарыг агуулж байгаа юм бэ гэдгийг харж болно гэсэн үг. Тэрэглийн ихтгэл дээр дурдсан тэр Сербийн жишээгээр бол нөгөө ямар дата нийтлэг байгаагаас хамаарат зөнхлөх бүлгийн датан дээр суурлаад цөөнх бүлгийг анжийн гэсэн үг. Тэгэхээр цөөнхөд ямар хэв шинж байгаа тэр хэв шинжээр нь датагаа цуглуулснараа датагаа бий болгоснороо бид нар бодлогын нөлөөлөл хийх, статистикт өөрийн орон зайг олж авах, статистикт өөрийн орон зайг олж авснараа эргээд өөрсдийнхөө эрх хэрэгчлөөг идэх боломжийг улам бүрдүүлт юм а гэдгийг харж болж байгаа. Тэгэхээр шашны хувьд, итгэл үнэмшлийн хувьд, газар зүйн байрлалын хувьд, амьдран суугаа газрын хувьд, боловсролын хувьд, орлогын хувьд гэд маш олон чанараараа та бусдаас ялгаатай байгаа бол тэр бүгдээр нь таныг илэрхийлж тэр бүгдээр нь таны өгөгдлийг цуглуулж авч чадж байгаа юу гэдгээр энэ арга зүг харна гэсэн үг. Тэгж чадахгүй байвал хүний эрхэд суурилсан хандлагаар өгөгдөлт хандаагүй байна л гэсэн үг. Миний танилцуулах зүйл үгээр дуслаа. Та бүхэнд баярлалаа.